За hi guys, AG-ст тавтай морил. За өнөөдөр бол ойр бичлэг хийгээгүй, хичээл баснаас хойш бараг нэг бичлэг хийгээгүй бах. Тэгээд хичээл ороод нэлийн завгүй байлаа. Одоо ингээд бедалтын 7-ыг эхэлсэн явж байна. Хэд хоног бол нэг үнэхээр л бичлэг хийхээр нэг санаа манаж байсангүй. Тэгээд олон юм яриад болохгүй. Одоо өнөөдөр яг юу хийж байгаа даа. Өнөөдөр бол миний зүгт юу байгаа вэ гэж бичлэг хийх гэж байна. Би бол одоо бол яг энэ зүгийг ашиглаж байгаа. Ийм хэмэл цонх. Одоо би бол энийг хаач явсан үгээрээ л явж байгаа. Тэгээд хөргийн энэ дотор маань нэлээд олон юм багтчихнаа. Тэгээд одоо би танарт юу багтж байгааг нь харуулъя. За хамгийн ихэнд шугам гарч ирж байна. Би болохоор яг энийг нэг хэрэгэлдэг бол тээ яг зүгээр дээр чиж өчигдөр хамаатны даа ингээд очихдоо зурандаа гэж одоо өөрийн гэсэн шугам харандаа гав явчих гэж бодоод шугам авчихсан. Авчихсан байсан. Тэгээд энэ бол миний хичээлийн шугам. За дараагийнх нь манай тасваа энэ болохоор манай дүү маань ингээд хамаатны дүү маань чутраа ингээд оцсон чинь ингээд US тэгээд ингээд манай хамаатны дүү маань өөрөө бас нэг том ихтэй байхгүй. Тэрнтэй би ингээд хамт байжсэн чинь тоо дишээ гараа нэг уут байсан. Тийшээ гараа хийгээд баррикад баригдаад нэг тэмдэрч үзээд ямар хэлбэр төртэй тэрийг нь өөртөө мэдчихэгаад суглаад ав тэгээд тэрийг бүрийн өөртөө аваа гэдэг. Тэгээд ийм хөрхөн гарны тос өгсөн. Бол яг 100% хүүхдийн насанд ямар ч нөлөө үзүүлэхгүй ийм хөрхөн гарны тос байна. За дараагийн ийм сан байна. Ийм хөрхөн минийса би нэг гоо чолко самна. Ингээд чолко самждаг байхгүй. Би хоёр талтай юм чолкотой байхгүй. Энийг ингээд эндүүдгүүд юм болчдаг. Би нэг яг 9 сарын 1-ний өмнөх өдөр хийлгсэн. За одоо би ингээд гараа ороод байгаа тэмтэрч байгаад мэдэрч байгаад үзээд байгаа заяа. Би юу гэдэг юм бэ гэдэг гарах заяа л гэдэг. За энэ болохоор харандаа байна. Энийг болохоор бас манай дөрөвний хамаатны дүү маань үжсэн. Нэг оц өдөр хөөрхөн харандаа. Юм лээс харандаагаар бол тутахаар болсон шүү. Энэ хөрхөн ба энэ хөрхөн болт байна. Лабог юм л манай дүүгийнх л та. Яг хайд ингээд илүү болттой явчихгүй болтгүй. За дараагийн нь бол ийм хөрхөн хавчаар байна. Хаяатаа ингээд нэг хавчаар ингээд нэг зүгч нэг хөөрхөн цэвэрхэн харагдаад байт юм. Ингээд зүгчүүд айгүй хөөрхөн цэвэрхэн. Одоо ч тэг харагдахгүй л юм л та. За явах. Дараагийн юм уурлаа байдаг байна. Хөөрхөн ой. Зүрийн хөөрхөн хүүхдийн би нэгээр уурлаа яг дотор талаас нь ингээд гадна тал руу нэг уусгаж хөөрхнөр боддог байгаа. Тэгвэл айгүй cute харагдав. Дараагийн нь манай гэрэлхөр бас юм ягаа ер нь яа юм их гарч ирж байгаа юу бодлоорцсон. Энэ төлхөөр байна. Гэрэлхөр хог байна. Энэ болохоор линзний харьцаг. Энийг надад зөнгөө өгсөн. Наадах ч гэсэн миний шүү дээ. Тэгээд энэ болохоор линзний харьцаг манай ихч маань дээр ингээд орхиод явсан байсан. Яг таа вэ? Ахгүй энэ чи байгаа дээ. Чи надаас авсан байгаа зү. За дараагийн нь болохоор ийм хөмсөний харанд заяа. Гэхдээ би энийг дэвлээ хийсэн. Гэхдээ би хөмсгөө боддоггүй л дээ. Намайг баар ингээ хүмүүс ингээ тэр хөмсөггүй юм шиг харагддаг. Ерөөс хөмсөггүй юм шиг харагддаг гэсэн байхгүй юу? Тэгээд би энийг ингээ авсан. Худлаа. Би ерөөсөө тэгж хөмсөггүй байхгүй юм шиг харагдсан юм уу? Чи голж байгаагүй. Тэгээд би ялгаад энүүд яадаг вэ гэхээр контр хаяад тавьчихсан. Ийм нарийнхан. Энэ нарийнхан болохоор хаяад контр тавиад тэгээд оруулаа өрөлждөг байхгүй юу? Хараа. Ингээд амар тод харж байгаа шүү. Энийг ингээ уусгаад
Тэгээд нөгөө проблем бодогтой маань айгүй хөөрөн зогтож харагддаг. Тэгээд хаяад болохоор ингээд нэг хөөрөн жижигхэн контур татчихдаг. Тэгээд дараагийн болохоор 05-анда энэ болохоор нөгөө нэг шугамтай маань хос гэж нөгөө нэг зураг зурхтаа авч явсан гэсэн. За одоо энэ бүр энийг нусан чавхах та ингээд яраа. Би одоо ингээд ийм утсаараа ингээд за одоо гэрээ харуулж. Гээд ийм утсаараа бичлэг хийж яадаг бах тий. Аяган дээр тогтоочихсон тий. Сэно. За. Нусан чавхах та би бүр энийг хэрэглээд тэгээд ингээд аавынхаа дүүгэнд хотод очих хорооноо тэнцээ очтгийг. Тэгээд ингээд очоод алга болгоцсон юм байна. Өө яана гэл гуниглал явдаг байсан. 2-3 жилийн дараа дахиад очсон. Яг тэрнээс өмнө бас очсон л да. 2-3 жилийн дараа очоод зүгээр би ингээд үүдний үлгүүрэнд нь күрт өөлгөх гэж жагаад яг тэр үлгүүрнийхээ тавиур дээр ахыг би харсан. Тэгээд би баг үлдчихсэн. Миний хоёр шүү гээл би бүр амгайхсан. Шоконд орсон. За ингээд өшөө томоор ингээд ингүүлстэй сайхан харагдаж таараа. Энэ жижигхэн чинь ингээд болохгүйсэн. Тэгээ гол бүтнээр нь олж байгаа байхгүй. За ингээд миний утас ингээд нэг араа. Бид тийм юмсан багтал явдаг. Өмнө ерөөс ингэж чаа. Ээж харагдахгүй бах юм. Тэгээд бүр цаашаа явж штэ. За аим тэнийг жоох өгч. Аим жоох өгч гэж үү. Ийм хүрхий ийм хүрхий ягаан байгаа гэж гаргаж ирж байгаа л үссэн бол ийхүү сан байна. За ингээд миний хүүцүүх маань хоослоо. Тэгээд тэрийг буцаагаад ийм юугаар нүсээ очие. Нүсээ боохоор айгу тэнийг харагдаад. Таргалцны хэлэхгүй би ингэ тацраараа амар таргалаад байгаа байхгүй. Зя. За ингээд миний цүнхэнд юу байдаг талаар та нар маань ингээд надтай хуваалцлаа. Гой байсан бах гэж найдаж нэг сонирхолтой байгаагүй л хальтаа гэтээ яг уу. За тэгээд нэг ингэж бичлэг хийхгүй байгаа болохоор за яана бас бичлэг хийхгүй бас ярьж муухайч юм. Бас дээрэс нь амар уйдаад байсан. Одоо л би бидалтай их чинь уйдаад. Би уруулаад ханарт хэрхэн моддаг талаараа хадлах уу? Өөрөө бас давхар толно. Тэгэхгүй бол камер нь бол итгэхгүй байна би. Одоо энэ татварлаас нь гэлж байгаа шүү дээ. Амар тод олчлоо. Ингээд доторлоосоо гадна тал руугаа амар хөргөө уусч ирсэн магаз. Тэгээд би дээрээс нь ингээд миний утасны ямар камер олон төрлийн фильтртэй. Амар олон төрөл заяа. Хав өнгөтэй болгох нь нөгөө бүр өнгөгүй зүгээр ингийн тий. Одоо ийм ягаан өнгөтэй болгох нь цэгэр өнгө ногоон өнгө гэд ийм өөр ингэсэн фильтрүүдтэй баггүй. Тэгээд би тэрнийхэн тохиргоог нээж агаад иймэрхүү одоо миний харж байгаа орчин нэг иймэрхүү те юм шаргал туяатай нэг юм шар гэрэлтэй юм шиг харж байгааз би яг ийм фильтр тавьчихсан байхгүй юу. Цав цагаан гэх нь бас нэг арай сонирсаа харагдсан. Тэгээд ингээд фильтрнээс болоод амар тод харагдаж байна. Яг ингээд амьдрал дээр бол айгүй хөр харагдаж байна. Айгүй хөр харагдаж байна.
яа. За ингээд миний зүг байлаа. Ингэж байгаа зураг дарчих юм шүү. Гүцэн хаашаа зураг дараадаг. Зураг дарж нэр болох шүү. За яах. За би дараа нь л болъё дөө. Хүнтэй толоо их юм. За тэгээд миний зүгт танилцсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзъя. Нэрээ дараагийн бичлэг гэснээс би дараа ямар бичлэг хийнэ гэж. Halloween-ы бичлэг хийн. Halloween амтэн сонсдог байна. Halloween-ы баяр хийн. Баярны бичлэг хийн. Чадвал шүү заяа. Би яг бүрэн гүйцэд 100% гэж бол хэлээгүй. За яг нэг 81% та хэлчихье заяа. Тэгээд чадвал хийн. Чадахгүй бол no заяа. Тийм болохоор за бат хийн гэсэн батны хийн гэсэн нэг юм юу байна. Слоганы санаа байна. Юу вэ гэхээр my happy birthday миний төрсөн өдөр байгаа. За гэхдээ бүр болоогүй заяа. Бүр хаач байсан бүр болоогүй. Гэхдээ ганцхан сар хаач байсан. Тэгээ мэдхгүй. Надад хаач байсан гэж бодогдоод таахгүй юу? Нэг сар штэ. Бүтэн нэг сар дутуу байна. Тийм болохоор би бүтэн нэг сар бичлэгийг үгүйсэн. Одоо тэгээд чадвал тэрнээс өмнө тэгээд те бас хайтахан бичлэг оруулахыг хичээнэ. Гэтэ би энэ жилийнхаа төрсөн өдрийг гэртээ тэмдэглэе гэж бодсон чинь арай их мөнгө орох гэдэг юм шиг санагдаад. За тэгвэл тэмдэглэлтгээр найзуудтайгаа гадуур тэмдэглэе дөө гэж бодсон. Би уусаа жил болгон найзуудтайгаа гадуур тэмдэглэдэг байхгүй юу? За тэгээд жил болгон найзуудтайгаа тэмдэглэдэг юм чинь энэ жилдээ нэг гэртээ гоё хамаатуудаа дуудаад гоё хамаатнууд ч гэсэн одоо энэ доорнодод ганцхан хамаатан байгаа. Бус нь бүгдээрээ яг төрсөн нутагтаа байгаа байхгүй юу? Би төрсөн нутгаас 1000 км-ийн цаана байгаа хүн шүү дээ. Тэгээд найзууд ихтэй болохоор найзуудтайгаа дуудаж дэмүүгээд хамаатны найзууд л та. Тэгэл за гэртээ дуудах юм ээжтэйгээ өчтөр ярилцсан. За гэртээ дуудах юм чинь бас арай их мөнгө орох юм шиг байна. Найзуудтайгаа зүгээр гадуур гараад гой хоол моолнд ороод ч юм уу. Гой бабалтайгаа авч угаад гой мамидэд ч юм уу. Гой ролк молкунаад гой тоглож моголох уу гэж бодоод тэгээд за юу нэг хамаатнууд найзуудтайгаа бүгдийн дуудчих гэж бодсон. Тэгээд одоо найзууд хамаатнууд бүгднийг дуудаж агаад нэг гоё газар сууж агаад хоол идэх баха. Тэгээд идэх байх идэх байх гэж бодож байна. За тэгээд дараагийнхаа нэг гоё бичлэгээр уулзтлаа түр баяртай. Тэгээд бараг л нэг сар хийхгүй бах та гэж бодож байна. За олон юм яриад байна. За тэгээд түр баяртай. Түр баяртай. За дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Нэрээ та нар яагаад намайг AGS гэж байж та. Тэгээ AGS гэдэг нэртэй болсон гэж бодож байна. Яагаад гэвэл бусад ютубер бүгдээрээ өөр ингэсэн тийм бичлэг эхлүүлдэг үгтэй харин би ганцаархнаа л үгүй гэж боддог байхгүй зүгээр ганцаархнаас бичлээ яг зүгээр би үгүй байжснаас үгтэй болсон гоё юм болов уу бодож жоод AGS гэд ягаад ч юм AGS мэдхгүй амар сонио содон гэж заз мэдхгүй AGS ингээд дуусчих. За баяр.